Зэг guys бүгдээ дараагийн бичлэгийн тавтай морил ойрд бас YouTube YouTube-ийг их удсан байна. За тэгээд өнөөдрийн бичлэгээр бол хэдүүлээ яг IELTS-д бэлтэж байгаа тийм practice mock test-эн дээр ажиллах байдал, асуултын төрөл үзэх гэхээсээ илүүтэйгээр яг IELTS-д бэлтэх үед хүмүүсийн сэтгэл зүй яг ямар байдаг талаар илүү дэлгэрэнгүй ярилцъя гэж бодож байна. За тэгэхээр чи магадгүй өмнө нь зөндөө оролдож үзсэн, хичээсэн, сургалтанд явсан, YouTube-ийн бичлэгнүүд үзсэн, стратегиуд үзсэн. Гэхдээ одоо хүртэл яг хүссэн төвшөндөө хүрээгүй, оноо ч хангалтгүй байгаа бол мэдээж чи магадгүй сэтгэл санаагаар маш их унж байгаа байх. Гэхдээ яг бодит үнэн юу вэ гэвэл яг IELTS-д бэлтэх процесс бүр яг л ийм байдалтай харагддаг. Чи хичээгээд байдаг ердөөсөө оноо ч өсч өгөхгүй үеуд байдаг. Тэм учраас хэрвээ чи яг одоо ийм сэтгэл готрол маягийн өөртөө тийм сэтгэл хангалуун бус байгаа мэдрэмжүүд, сөрөг мэдрэмжүүд мэдэрч байгаа юм бол зүгээр бүр яг зөв зам дээр л явж байна гэсэн үг. Ягаад тэгэхээр IELTS өгөөд хүссэн оноогоо авсан хүн болгон яг наад сөрөг мэдрэмжүүдээр чинь туулж өнгөрдөг байхгүй. Тэгэхээр чи бас яг тойрч гарах биш, туулж гардаг нэг зүйлсийнхаа нэг дээр л явж гин гэж ойлгож болно. Тэгэхээр хамгийн чухал нь юу вэ гэхээр хүмүүс яг нэг 7 хоног бэлдээл, эсвэл нэг 2-7 хоног өдөр болгон те бараг 7-8 цагаар өдөр болгон хичээлээд суугаал. Тэгснийхээ ардаас оноо нь амар хурд өсчих юм шиг хүлээлт өөр өөртөө тавиад тэгээд ерөөдөө оноо нь өсөхгүй болонгууд шууд сэтгэл санаагаар унаад шийжсэн бүх зүйлсүүдээ орхиод 7 хоногор чойроод 2-7 хоногор чойроод ингээд бэлтгэлээ таслаад явцдаг. Ингэж бэлтгэлээ тасалж явхаар л ер нь бол хүмүүсийн IELTS-д бэлтэх процесс нь удаашрч ирдэг байхгүй. Тэгэхээр хэдүүлээ жоохон судалгаа нотлоотой юм ярья гэх юм бол одоо A1, A2, B1, B2, C1, C2 гэсэн англи хэлний үндсэн төвшингүүд байгаа штэ. Тэгэхээр ер нь A2-оос B1 рүү, B1-ээс B2 руу гэх мэтлэн яг нэг төвшин ахихад ер нь бол 200-аас 300 цагийн идэвхтэй сурах цаг хугацааг хүнээс шаарддаг гэдэг байгаа байхгүй судалгаагаар. Тэгэхээр би таадаг ер нь бол дэлгэцээ ширэлж чад ер нь тэр судалгааг харуулчих да. Би нэг амар толгоноосоо зохиож яриад байгаа юм биш guys. Түр хүлээж байгаарэ. Зүгээр энгийн Google search хэдүүлээ хийгээд үзье л та. Зэн дээр чинь би окей. За таад одоо миний дэлгэцэн дээр байгаа Google search-ийн хариултыг бол харж байгаа байх. За тэгэхээр ер нь бол A2 буюу анхан төвшнөөс B1 буюу дунд төвшин рүү ороход үсрээд ерөөхдөө 100-аас 200 цагийн guided or active study гэж байна. За active study гэдэг нь болохоор юу гэсэн үг вэ гэхээр та зүгээр юм хичээл үзээд яваад байх биш, бүр яг үдсэн зүйлээ боддоор баталгаажуулаад практик дээр буулгаад даалгавраа хийж өнгөрөөх тэр цагийг active study гэдэг байгаа шүү. Тэгэхээр яг энэ зүгээр passive буюу идэвхтэй бус байдлаар зүгээр хичээл үзэж өнгөрүүлэх цагийг бол тооцохгүй гэсэн. Тэгэхээр ер нь бол 200 цаг гэж тооцчих хэрэгтэй. Тэгэхээр та энэ 200 цагийг өдөр тутамдаа яаж өнгөрөөнө, өдөрт 2 цагийг зарцуулах юм уу, өдөрт 3 цагийг зарцуулах юм уу, өдөрт 4 цагийг зарцуулах юм уу гэдгээс хамаарад ерөөдөө хэдүүлээ тоо бодоод үзэх юм бол за 200 хуваах нь 30 гэ бодохоор мэдээж хэдүүлээ яг 1 сарын дотор нэг төвшин ахиа гэх юм бол өдөрт нэг 6-аас 7 цагийг зарцуулж гин гэсэн үг ээ. За харин хэдүүлээ 2 сар буюу 60 хоногт хуваах юм бол хэдүүлээ өдөрт ер нь 3-аас 4 цагийг зарцуулаад хахад 60 хоног буюу 2 сарын дотор нэг төвшин ахина гэсэн үг. За бүр тайван амар амгалан чийл үзье гэх юм бол өдөрт 2 цагийг зарцуулаад яваадахад ер нь 3 сарын дотор ингээд яг нэг төвшин агчна гэсэн үг байхгүй. Тийм учраас хэдүүлээ та ямар нэгэн байдлаар IELTS-д бэлтэж эхэлсэн бол та эдийн төвшин чинь мэдээж ер нь л B2 төвшинтэй байсан байх. За тэгээд ер нь бол угаасаа IELTS-д бэлтэж эхлэх төвшин бол
B2 гэж хэлж болно. Яг IELTS-ийн C1 чинь өөрөө одоо IELTS-ийн 7 болон түүнээс дээш онооны түвшин шүү дээ. C1 буюу англи агсан түвшин гэдэг чинь IELTS-ийн 7 оноо гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг тэрний өмнөх түвшин буюу агсан донд B2 түвшнөөс эхэлж IELTS-ыг бэлдэж эхлэвэл зүгээр. За тэгээд ер нь бол та харж байгаачлан өдөрт яг тогтмол үнэхээр тууштайгаар 6-аас 7 цагийг бэлдээд яваадах юм бол та B2 түвшнөөс C1 түвшин рүү буюу IELTS-ийн 7 оноо руу 1 сарын дотор өсөрч болно. За харин өдөр болгон нэг тийм амар тийм интенс бэлдэж чадахгүй. Угаасаа ер нь бол өдөр болгон 6-7 цагийг хүн болгон бол яг тууштайгаар зарцуулаад авахд бол үнэхээр хэцүү. Яагаад тэгэхээр яг хэдүүлээ нэг өдөр амар удаан бэлтгэхтэй биш, урт хугацаанд гол нь тууштай байх нь айгүй чухал байхгүй. Түүнээс шиг хүмүүс ер нь бол яг өдөрт 6-7 цаг бэлтээ гэхээр нэг 7 хоног бэлтэл ер нь бол залхаад болчдөг. Ягаад тэр хүн болго мэдээж артай ажилтай, хичээлтэй, амьдралтай хүмүүс байгаа учраас өдөр болгон тийм их цаг англиэнд зарцуулаад байна гэдэг бол мэдээж хэцүү. Яг бүр үнэхээр яг IELTS-ыг номер 1 зорилгоо болгоод яг боддоор шалгалтандаа бүртгүүлсэн байгаа хүмүүс бол иймэрхүү байдлаар бол бэлддэг. За тэгээд би бол B2 түвшинтэй байгаа сурагч нараа аваад яг IELTS-ийн 1 сарын хөтөлбөртөө бол яг иймэрхүү байдлаар бол бэлдэж явдаг. За тэгээд тэр би бол яг IELTS-ийн үндсэн ангитай 7 оноо хамладаг скул зөв төлбөрөө буцаагаад аваа гэдэг гэрээний нөхцөлийн дагуу сургалтаа ордгоо. Тэр манай ангид суудаг сурагч нар бол ер нь иймэрхүү байдлаар бэлддэг гэсэн үг. За харин та үнэхээр тийм ингэж амар 6-7 цагаар биш. Ер нь бол чийл нэг амар хугацаанд баригдаагүй байдлаар IELTS-д бэлтмээр байгаа бол ер нь бол өдөрт нэг 3 цаг орчмыг зарцуулаад яваад хахад нэг юм 2-оос 3 сар болно гэсэн хүлээлттэй байх хэрэгтэй. Тэгэхгүйгээр ер нь ихэнх хүмүүс яадаг вэ гэхээр 7 хоног юм уу 2-7 хоног амар итэхтэй тэгэл өдөр болгон тэгэл 7-8 цагаар ингэж бэлдээл оноо нахгүй болохоор тэрийг хараад ер нь шантарчдаг. Би чадахгүй маань ер нь IELTS-ын шалгалт чи айгүй хэцүү юм байна гэл сэтгэл зүйн хувьд айгүй твтэй эхэлтгэлтэй. Тэм учраас та бас яг өөрсдөө тэр тавих хүлээлттэй айгүй зөв тавих хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр B2 дээр байгаа бол яг миний хэлсний дагуу ер нь 200 цаг болно. B1 дээр бас ялгаагүй B1 төвшин буюу одоо дөнгөж дунд төвшин рүү орж ирж байгаа бол та бас одоо саяны 2-3 сар дээр нэмээд дахиад 2-3 сар бэлтнэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр та яг яг мэдээж өдөр болгон их цагаар бэлдээд тах нь чухал гээл яг өдөр болгон амар их олон цагаар нүдэд авах биш, гол нь яг урт хугацаанд би ямар төрлийн арга барилд яг тууштай байж чадах вэ? Чи яг өдөр болгон 4 цаг зарцуулж чадах юм уу? Тэгвэл яг тэрнгээрээ л бэлтэж яв. Өдөрт яг 2 цаг зарцуулж чадах юм уу? Эсвэл тэгвэл яг тэрүүгээр л бэлтэж явах буюу яг урт хугацаанд хэдий их хугацааг IELTS-ийн бэлтгэл дээр зарцуулж чадах юм. Яг тэрүүгээр л тэр төлөвлөгөөгөөр л бэлтэж явна гэсэн үг. За тэгээд тэр төлөвлөгөөгөө гаргасны ардаас ер нь өөртөө тавих хүлээлттэй шийднэ гэсэн үг шүү дээ. Тэгэхгүй бол хэдүүлээ яг өдөр болгон бэлтэж байгаа цаг хугацаа нь тогтворгүй байгаад тах юм бол хэдүүлэнгийнх нь хувьдаас яг гарах үр дагавар онооны ахиц өсөлт чинь бас л ер нь тогтворгүй байгаад байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хамгийн ихний их зүйл бол яг би урт хугацаанд дараагийн 3 сарын хугацаанд өдөрт хэдэн цагийг зарцуулж чадах юм. Тэ? За тэгээд тэр төлөвлөгөөгөө гаргасан бол за окей би ер нь 3 сарын хугацаанд өдөр болгон 3 цагаар бэлдээд явъя. За тэгэх юм бол миний хүлээлт ямар хөө байх вэ гэдэг дээрээ за би 1 сарын дараа гэхэд IELTS-ийн яг 1 оноо ахиж ирэх юм байна ч юм уу те. Чи IELTS reading дээр 40-с 25 ижлээ гэж бодоход 1 сарын дараа гэхэд би ер нь 30-аас дээшээ оноо дундчилдаг болоод ирэх юм байна. Тэр бол миний зорилгоо гэхэд яг бодит зорилго хүлээлтийг өөртөө тавих хэрэгтэй. Тэгэхгүй бол ийм утга учиргүй хүлээлт өөртөө тавиадах юм бол хэдүүлээ өөрийгөө сэтгэлээр унгахаас наашгүй гэсэн үг шүү. За тэгээд тийм байна. Тэгээд хамгийн чухал нь болохоор гарч байгаа прогрессто эргэлзэхгүйгээр ер нь бол тийм үр дүн гарахгүй хичээл зүтгэл гэж байхгүй шүү дээ. Та өдөр болгон шинэ үг зээжилж байгаа, өдөр болгон IELTS-ийн mock test хийж байгаа бол тэр хичээл зүтгэлээ чинь үр дүн ямар нэг байдлаар гарч ирж л таарна. Англи хэл чинь сайжрахад тус тийм болж л таарна. Тэм учраас
ямар нэгэн байдлаар онооч нахихгүй байлаа гэд сайжирж байгаа мэдрэхгүй байлаа гэд өөрийнхөө прогрессыг одоо сэтгэлээр унгаж зогсооно гэдэг бол бүр хамгийн буруу үйлдэл. Тэр үйлдэл та хэдийн яг IELTS-ийн оноонд чинь хүргэх тэр прогрессыг удаашруулна гэсэн үг. Би өөрөө бас яг хувьдаа энэ алдааг гаргаж ирсэн байхгүй. Тийм ч учраас би өөрөө яг IELTS-ийг бүр 3-ын 3 удаа өгчиж өссөн оноондоо хүрж байсан. Тэгэл ерөөдөө эхний үглэн дээр бол би бүр огт баг бэлдээчгүй. Яг яаж бэлдэх учраач ойлгохгүй. Яг нэг ганц 2 сургаалтанд явж исэн. Гэхдээ яг үүндээ тэнцэнээс би бүр юу ч сураагүй. Тэгэл бор зүрхээрээ очиод IELTS өгөөд 5 оноо авч исэн. Тэрний араас арай жоохон системтэй бэлддэг болоод гэтэл яг одоо миний энэ бичлэгэн дээр ярьж байгаа алдаа гаргаад нэг жоохон юм хийчихвэл тэгэл миний оноо одоо ахих хэвээр гэсэн сэтгэл зүгээр дайраал сэтгэл зүгээ тэгж өөртөө худлаа юм хүлээлт тавьж өөрийнхөө сэтгэл зүг унгаагаал тэрнээсээ болоод бэлтгэлээ цалгартуулаад тэгж явж байгаад ерөн 6 авчихсан. Тэрний ардаас би 3 төгөлтөө өгөхдөө за одоо бүр үнэхээр хүссэн оноогоо авахгүй болохгүй. Яагаад гэвэл IELTS-ийн оноо чинь бүр маш их өндөр төлбөртэй шалгалт дахин ингээл эцэг эхийн гуйгаал энэ шалгалтыг өгүүлэлэх эрх надад байхгүй учраас би бүр үнэхээр IELTS-ийг яг номер 1 зорилгоо болгоод бүр өдөр болгон бэлдэж болох хамгийн их цагаараа бүр бэлтжлээс тэр үед би бүр яг 10 жилийн их сургуулийнхаа хичээл байгаагүй. Ягаад гэвэл би gap year авсан байсан. Дээрээс надад ажил төрөл байгаагүй. Мэдээж хүүхэд юм чинь. Тийм учраас надад бүр өдөржингөө бэлдэх зав байсан. Тийм ч учраас би яг өөртөө гаргаж болох бүх цагаа IELTS-тай зарцуулж иж ер нь бол эцэст нь 7.5 оноо авч байсан. Тийм учраас манайхан ямар нэгэн тийм утгагүй л өөртөө бити тавиараа. Тэгээд хамгийн гол нь хамгийн анх чи ямар төлөвлөгөө гаргаж ирсэн тэр төлөвлөгөөрөө л тууштай явах нь чухал шүү. За тэгээд өнөөдрийн бичлэг бол ерөөдөө ийм сэтгэл зүйн одоо асуудлуудтай холбоотой бичлэг. Угаасаа нэг аль дээрээс хойш ер нь яриг л бодоод явуулсан. Угаасаа Instagram-ийн reel дээр бол угаасаа ингэж удаан ярих боломж үүш. Тэгэж YouTube дээр бол харин хамаагүй юм гоё, chill, тайван тэ яг өөрийнхоороо илүү юм ярих боломж олддог нь одоо гоё юм да. Би чинь Instagram-ийн reel-эн дээр контент хийх гэж яалч нэг reel чинь 1-2 минут үргэлжлэх ёстой болохоор богино хугацаанд амар хэмэрх гад амар хурдан тэгэж бас жоон дутууд үлмэг юмнууд ер нь бол ярьж таардаг. Харин YouTube дээр бол ер нь хамаагүй өөрийнхоороо хамаагүй илүү тайван яг бүрэн юмнуудыг задлж ярьж байна. Тийм учраас миний YouTube дээр бас subscribe хийгээрэй. Тэгээд ер нь ирээдүйд бас YouTube-ийг илүү хөгжүүлээд илүү олон сэдвийн өрөөнд бичлэгнүүд хийгээд IELTS-ийн хичээлүүд нэмээд, англи хэлний хичээлүүд нэмээд, SAT-ийн хичээлүүд нэмэе гэж бодож төлөвлөөд явж байгаа. Тэгэхээр манайхан төрүүлж байгаарай. За тэгээд би та хэдэд яг нэг амар чухал юм хэлэхгэжсэн. Тэрийг мартчихлаа guys. Юу лээ? Гэнт санса. Йоо. Тэгээд би та хэдэд саяжангаа яриадсэн шүү дээ. Нэг хин ч ер нь нэг өдөр ингээл 10 цаг гинт амар бүр мотивац ороолтой гинт 10 цагаар ингэ сууж хичээлээ чаддаг байхгүй. Гэтэ ихэнх хүмүүс 3 сарын турш өдөр болгон яг ганц цагаар хичээлээ хийж чаддаггүй. Тэгэхээр та хэд зүгээр нэг өдөр ингэж гинтийн мотивацаар хичээлээ хийдэг биш юм урт хугацааны яг сахилга баттай байдлаар өдөр болгон тууштай бэлтгэх нь яг IELTS-ийн бэлтгэлд бол бүр хамгийн чухал зүйл шүү. Тэгээд ерөөдөө 7 хоног хичээлээгээд 14 хоног хичээлээгээд нэг юм богино хугацаанд амар их юм хийчихэд өөрөөсөө битгий хүлээлт үүсгээрээ. Тэгээд ер нь бол та яг үндсэн сэтгэл зүй чинь ямар байх хэрэгтэй вэ гэхээр ердөөсөө 100 mock test-ний арт гарч байгаа. 100 mock test, 100 reading, 100 listening, за тэгээд 100 удаа эссе бичих, за тэгээд 100 удаа speaking-ийн mock test их заяа. За тэгээд энэ 100 гэдэг сэтгэл зүй ерөөдөө яг заавал 100 байх албагүй та заавал 100 удаа хийж IELTS-ийн 7 хоногт хүрнэ гэсэн үг л биш заяа. Зүгээр яг 100 гэдэг нь болохоор чи бүр юм баттай тоо байхгүй. Чи 100 удаа mock test хийгээд яг төдий хэмжээний цаг хугацаа сэтгэл зүй бэлтгэлийг зарцуулаад тэрнийхээ ардаас
сайжрахгүй байна, хүссэн оноонд хүрэхгүй байна гэдэг ойлголт бол байхгүй гэсэн үг. За яг хуу одоо яг нэг IELTS Cambridge-ийн номнууд ч яг албан ёсны mock test-ийг материалууд бол нийтдээ 21 цуврал байгаа. За тэгээ нэг номон дээр 4 тест байдаг. Тэгэхээр ерөөдөө нийтдээ яг 84 тест байгаа. За тэрнээс гадна яг онлайнаар ингээд янз бүрийн mock testүүд хийнэ гэж тооцоод ер нь бол яг 100 mock testний ард гарнаа гэсэн сэтгэл зүйтэй л байвал зүгээр. Тэгжиж та хэд ерөөдөө нэг юм жоохон нэг юм 2 3 mock test эсвэл нэг ганц IELTS Cambridge-ийн ном 4 mock test хийж дуусгасныхаа артаас нэг амар өөрөөсөө хүлээлт тавихгүй байхгүй. Ерөөдөө яг чи IELTS өгнө гэж энэ яг замналыг аян замыг эхлүүлсэн л бол би ер нь 100 mock testний ард гарч иж сэтгэлээр уннаа гэсэн сэтгэл зүйтэй байх хэрэгтэй гэсэн. За сэтгэлээр уннаа чаашаа энэ ерөөдөө IELTS дээр яг 100 mock test хийж дуусгах хүртлээр сэтгэлээр унж IELTS-ийн бэлтгэлээ зогсоохгүй гэсэн сэтгэл зүйтэй байх хэрэгтэй шүү. За тэгээд 100-гийн сэтгэл зүй. Энийг өөртөө суулгаад тэгээд бүгдээрээ IELTS-та амжилттай бэлтцгээгээрэй guys. Тэгээд миний бичлэгийг үзсэнд баярлалаа. Миний YouTube дээр subscribe хийгээрэй. Тэгээд хэдүүлээ дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.